Зааны эсрэг улсын Абижан хотын нэгэн дүүргээс олдсон булчнаас зохицуудыг гаргаж байна. Нийслэл хотын Япогон дүүрэгт байдаг хүүхдүүд хөлбөмбөг тоглодог байсан талбайгаас 30 гаруй хүний зохицыг олжээ. Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд энэ 7 хоногт хуучин ерөнхийлөгч Лорен Игбагогийн дэмжигчид хамгийн сүүлд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн газар болох энэхүү дүүргээс бараг 70 орчим зохицыг илрүүлсэн байна. Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтан Франк Кожо хэлэхдээ иргэд булш байгаа талаар мэдгдсэн гэжээ. Маш олон хүний цогц байна шүү дээ. Гэхдээ бид юу хийж чадах вэ? Бид эдгээр цогцыг оршуулах газар олж тэднийг амар амгалан ойртуулах хүртэл ажиллах болно. Баруун Африкийн зааны эсрэг улсад маргаантай сонгуулийн дараах Үмэн самууны дараа аюулгүй байдлыг эргүүлэн тогтоож хүмүүлийн хямралыг гэтлэхэд амар биш байна. Өнгөрсөн оны 11-р сард болсон сонгуульд ялагдал хүлээсэн хуучин ерөнхийлөгч Лорен Игбаго Аласан Уатарад эрх мэдлээ шийдвүүлж өгөхөөс татгалцсан нь зөрчил мөргөлдөөн гарах шалтгаан болжээ. Үмэн самууны уршгаар 3000 гаруй хүн амьөрөгдөж, сая гаруй хүн эх орноосоо дүрсэн байна. Хэдийгээр нийслэл хотод банкуд үүд хаалгаа нээж, иргэдийн амьдрал буцаад хэвийн нөхцөл байдал руугаа шилжиж байгаа ч дайн тулааны айдас төгшүүр зарим хүмүүст байсаар байна. Цэрэг айрам зэвсэгт бүлгүүд рүү галд нээж тэднийг бүгдийг хөнөөх үед энэ дүүргийн бүх залуучууд ресторанд нуугдаж байсан. Ширүүн тулааны үеэр дэлгүүр болон дид үтсийг түгээсний дараа хүнс болон ус дутагдaltaй байгааг Абижан хотын оршин суугчид хэлж байгаа юм. Өнгөрсөн сард ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авсан Аласан Уатара 6 дугаар сар гэхэд улс орондоо инх тайван байдлыг тогтооно гэдгийг хэлжээ. Мөн тэрээр ерөнхийлөгч асан Игбагог түүнчлэн зөрчил мөргөлдөөний үеэр гарсан гэмт хэрэгүүдийг мөрдөн шалгана гэдгээ амлаад байсан юм а.